эрх зүйн маргаанд иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага эрх тэгш бус захиргааны байгууллага нь ямагт давуу эрх хэмжээтэй байдаг онцлогтой учраас тэдгээрээ харилцаанаас үүссэн маргааны хянан шийдвэрлэх явцад иргэн хуулийн этгээдэд эрх зүйн төр хамгаалах шаардлагатай болдог. За энэхүү эрх зүйн хамгаалтыг захиргааны эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл залтуудаар наривчлан зохицуулж захиргааны эргийн шүүхэд захиргааны актын бэлтгэл төлөвлөлт эрхийг олгосон байна. Захиргааны эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл эсвэл хууль тусгаалan заснаас бусад тохиолдолд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтээр актын бэлтгэл төлөвлөх асуудлыг шийдвэрлэдэг байна. За хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс гаргасан захиргааны актын бэлтгэл төлөвлөх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад хэргийн оролцогчдыг байлцуулан ихтгэлцэх зарчмыг хүрээнд хянаг хэлэлцэж шүүгчийн захирамжаар шийдвэрлэдэг. Уг шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэлэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Энгийнээр хэлбэл захиргааны актын бэлтгэл төлөвлөх нь шүүх тухайн хэрэг маргааныг эцэлэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд бэхэмжлэгч төдийгүй хэргийн бусад оролцогчдын зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй хууль ёсны эрх ашигыг түр хамгаалах, иргэн хуулийн этгээд нийтийн ашиг сонирхолд хор хохирол учруулах, цаашлаад уг маргаантай асуудал улам дайжрахаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга болдог байна.